За, сайн байцгаана уу монголчуудаа. Өмнөд Монгол подкаст ээлжид ухаар хэлж байна. Өнөөдөр бид манж үндэстний талаар бэлдсэн юм аа. Манж хүн бол одоо манжийн нутаг дээхэн үе чинь сүүшэн, ийлөө, мөөхөө, зөрчид гэд ийм угсаатан байсан. Ийм нэртэй манжийн өвгдүүд байсан. Анх бол манай эртний 37 он, манай эртний өмнө 37 он, манай эртний 668 он Кокиоро гэдэг нь солонгосчуудын өвг байгуулсан улсад хараарагдж байсан. Тэгээ сүүлдээ манж угсааных нь тийм ээ одоо нэрээ хэдэн улсын түүхэнд байгуулсан юм аа. Хамгийн анхны улс бол одоо Бөөхай улс гэдэг. Бөөхай улс нь манай эртний 698 оноос 926 хүртэл орчин тогтнож байсан. Энэ 228 улс 228 жилийн настай юм улс байдаг. Одоо мөхөөчүүд байгуулсан. Эрдэмтдийн судалгаагаар бол 350-аас 450 мянган хүн амтай өөрийн бичиг үсэг байхгүй ханзыг хэрэглэдэг байсан. 5 нийслэлтэй голдуу газар тариалан ан гөрөө хийдэх ханийн улс бол 926 онд гитаанчууд мөхөсөн. Тэгээ дараа нь манж угсааных нь бас алтан улс гэж агуу том эзэн гүрний байгуулсан юм аа. Манай эртний 1115-аас 1234 он 119 жил тогтож яасан ийм зөрчдүүдийн улс байдаг. Энэ улс анх бол нөгөө гитаанчуудын эсрэг, Лео улсын эсрэг эсэргүүцэж бослог гаргаж сүүлд Ваян аугийн Ваян агуудаа гэсэн агуу удирдлагчийн удирдлагын доор гитаанчуудын одоо түлхэж унгааж алтан улсыг байгуулсан юм аа. Алтан улс бол өөрийн бичиг үсгтэй ерөнхийдөө бол гитааны том бичээс гитааны жижиг бичээсийг үндэслэж зүрхний том бичээс зүрхний жижиг бичээсийг бий болгосон. Ер нь алтан улс чинь өөрийн гэсэн бичиг үсгтэй. Оргил үедээ бол 40-оос 60 сая хүн амын хамарсан ийм том улс байсан. Түүний дотор бол яг зөрчдүүд бол харьцангуй цөөхөн сая 500-аас 2 сая хүн амьдардаг байсан. Дотроо бол сая орчим гитаанчууд хамрагдаг байсан. Бусд нь одоо хятад иргэд байлгүй дээ. Хамгийн оргил цагтай бол 3-аас 4 сая хавтгай дөрвөлжин километрийн ийм улс байсан. Мэдээж хэрэг энэ алтан улсыг монголчууд мөхөсөн 1234 онд. Юун гүрний үед бол зөрчдүүд бол Леоян мужид харагдаж байсан. Зөрчдүүд бол голдуу монголчуудад одоо бүргэд барьж өгч хангадаг хааны зугаа цангийг зориулж хангадаг байсан. Дараа нь Мин улсын үед бол одоо Леодунгийн газар гэдэг л да. Леоны мужийн зүүн хэсгийг Леодун гэж ер нь нэрлэдэг. Энэ бол харуулын газар байгуулдаг байсан. Мин улс бас нөгөө зөрчдүүд зориулж адууны зах гаргадаг байсан. Голдуу зөрчдүүдээс хүн орхиодой, анги арс, зүгийн бал, самар гэх мэтийг авч тийм ээ оронд нь одоо амьдралын хэрэглээний бараа хангадаг байсан. Зөрчдүүд бол голдуу газар тариалан ан гөрөө бас адуу үржүүлдэг байсан, гахай тэжээдэг байсан. Одоо монголчуудаас бол арай ондоо гэхдээ ан гөрөө голдуу хийдэг бас тариалан эрхэлдэг гэрээ бид нараас арай жоохон ялгаатай. За зөрчдүүд бас нүүдэлчдийн удам учир бас ерөнхийх дайн дажин тийг гарамгай зоримог тэгээд голдуу хятад руу солонгос руу дайрч одоо хүмүүсийг авчирч боолчилдаг байсан. Ер нь 15 дугаар зууны сүүлээр бол нэг боолын үнэн бол 15-аас 20 үхрийн үнэтэй дүйцдэг байсан.
За Мин улсын үед бол одоо зөрчдүүд чинь ерөнхийдөө бол Мингийн хяналтанд байсан. Тухайн үед Чэнжоугийн 3 харуул гэж байсан. Одоо өнөөдрийн Леонийн мужийн зүүн хэсэг, Гэрийн Хэлүнжан мужийн өмнөд хэсгээр энэ Чэнжоугийн 3 муж, 3 харуул энэ одоо Нурхаачийн одоо овгийн нутгалдаг байсан нутаг. Ер нь зөрчдүүд тухайн үед бол 3 том бүлэгт хамаардаг байсан. Нэг нь Чэнжоугийн зөрчдүүд, нэг нь Хайшигийн зөрчдүүд, нэг нь бол хар зөрчдүүд гэдэг. Хайшигийн зөрчдүүд бол голдуу Сүнхаачаан мөрний дунд эргээр байдаг, нутгалдаг байсан. Хар зөрчдүүд бол одоо цэрлэг зөрчдүүд бол голдуу Хэлүнжан мужид эсвэл өнөөдөр Оросын Алс дорнодын өмнөд хэсгээр нутгалдаг байсан юм аа. За Манжин одоо сэргэн мандалт бол Нурхаачи гэдэг хүнтэй бол шууд холбоотой. Нурхаачи бол Айсын Жоро охтой. Нурхаачийн өвөө болон аав нь бүгд нь 100 харуулын командлагч байсан. Одоо 3 харуулын 100 харуулын командлагч байсан. Энэ овгийн ахлагч байна гэдэг нэсэндээ Нурхаачи баг залуу байхдаа бол голдуу орхотой түүж тийм ээ бас амьдардаг байсан. Бас морин зах дээр морины наймаа хийдэг байсан. Тэ сүүлд нь түүний аав бол өвөө нь тийм ээ Мин улсын замч одоо Хайши зөрчдүүдийг дайрахад хөтөж замч болж байж байгаад алуулсан. Тэгээд Нурхаачи бол Мин улсыг хорсдог, өсдөг болсон. Сүүлдээ аав өвөө үлдээсэн 13 хоёрт дуулгийн тийм ээ одоо ашиглаад одоо бослог гаргаж хариугаа авсан юм аа. Сүүлд хаан болсон. Насан туршаа ер нь дайн хийсэн одоо анх бол голдуу Чэнжоугийн зөрчдүүдийг нэгтгэсэн, дараа нь Хайшигийн зөрчдүүдийг нэгтгэж бас нэг хэсэг хар зөрчдүүдийг өөрийн захиргаанд оруулсан. Ерөнхийдөө бол зөрчдүүдийг нэгтгэсэн. Нурхаачи бол олон удаа Бээжинг явж ирсэн. Тэ Бээжингийн хятадын байдлыг ер нь сайн ойлгодог ийм хүн байсан. Сүүлд нь Манж улсыг бичих зохиосон Манжин 8 хошуу зохион байгуулсан. Манжин 8 хошуу бол ер нь тухайн үед ер нь дайсангүй тийм зохион байгуулалт, тийм дайчин, тийм эрэмгийн зоримыг байсан. Тий 300 хүн тийм ээ 300 дайчныг нэг нэрөө болгож 5 нэрөөийг нэг жалан болгож нэг жалан чинь одоо 1500 хүн л да 5 нэрөө юм чинь 5 жалан нь нэг хошуу болдог. Нэг хошуу бол 4500 цэрэгтэй ийм зохион байгуулсан. 1616 онд Нурхаачи Хэтуала гэдэг одоо газар Хэтуала гэдэг чинь өнөөдрийн Леонийн мужийн Шинбин Манж үндэстний өөртөө засах шанд ийм энэ газар байдаг. Өнөөдөр хүртэл энэ Шинбин гэдэг Манж үндэстний өөртөө шанан бол Манж хүн маш их төвлөрсөн. Одоо энэ шаны 80% нь бол Манж үндэстэн байдаг. Энэ газар тийм ээ хойд Алтан улсыг байгуулж өөрийгөө хаан ширээн суусан. Хаан ширээн суугаад удалгүй одоо 2-3 жилийн дараа Нурхаачи одоо 3 гомдол 7 гомдол гэх чий дурдж гаргажээ. 7 гомдол нь голдуу одоо Мин улсын эсрэг ийм гомдол байна. За эхний гомдол нь бол Мин улс Нурхаачи өвөө Гё Цанга аав Такси нарыг шудраг усаар хөнөөжээ гэж. Яг тэр замч хөтөж хийж яагаад алуулсан учраас энэ хэрэгэ Мин улсын тогсон байдаг. Хоёр дахь гомдол бол Мин улс ихэ хадаа өвгдийг дэмжиж Чэнжоу зөрчид нарыг дарангуйлжээ гэж. Гурав дахь гомдол нь Мин улс орон нутгийн түшмэд хилингэрэ үл тоомсорлож хилд авсан хүмүүсийн өвхлийн нөхөн төлбөрийг Чэнжоугаас шаардаж байв гэнэ. Дөрөв дахь гомдол нь Мин улсын ихэ нарт туслах цэргийн оролцоо нь Чэнжоуд өгөх охиноо өөр халахад өгч энэ нь Чэнжоуд
Жэнжүү зөрчдийг тийм ээ ичгүрд автуулсан гэж. За 5 дахь гомдлон бол Мин улс Жэнжүүгийн үеийн хүмүүсийн тариалдаг газрыг хураан авчээ гэнэ. 6 дахь гомдол нь Ихэ нарын худал гүтгэлэг автсан Мин улс Жэнжүүгийн ард түмнийг нүүлгэн шинжүүлэхийг ардаж байшингуудын шатаач газрыг хураан авчээ. Базар газар нутгийн маргаан байна л да. 7 дахь гомдол бол Мин улс төшмөд Жэнжүүгийн ард түмнийг олон талаар нь доромжилдаг юм аа гэж. Тэгээд Тэмхэнгийн 3 дугаар жил буюу 1618 онд Нурхаач гэдгээр дорон гомдлыг тэнгэрт илгээж Мин гүрнээ эсрэх албан ёсоор дайн зардав. За манч үндэстэн манч хүний сэргэн мандалт нь одоо монголчуудтай ямар нэг хэмжээгээр холбоотой. Монголчуудын зэр зэвсгийн хүч өгөөгээр манч улс бол дайчин гүрний байгуулах боломжгүй хаа. Тийм болохоор манч Монголын хоорондын харьцаа бид нар бас яриаг бодож байна. За ер нь манч болоод хорчин өөр халахуд ба ерөнхийдөө хил залгаа амьдардаг. Тийм учраас энэ хоорондоо байнгын одоо мөргөлдөөн тийм юм бол байдаг. Хурш зэрэгэлдээ аймагуд ер нь тийм байдаг ч тийм тийм байсан шиг байлээ. Одоо 1593 он одоо Ихэ чинь нэг манжин нэг том аймаг байсан. Голдуу Нурхаачтай их олон жил тэмцэлсэн. Хорчингийн тийм ээ одоо Ихэ аймаг болоо Хорчингийн аймагуудтай нийлээд тийм ээ 30,000 цэрэг дайжил 9 аймаг оролцож түүний дотор 10,000 бол Монгол цэрэг байсан. Нэг түмэн бол Монгол цэрэг байсан. Тэгээ 9 аймаг Нурхаач руу дайрч тэгээд ялагдсан байсан. Тийм. Ер нь ерөнхийдөө Хорчин аймагуд бол манч нартай тийм ээ одоо хойд Алтан улсын одоо тэрэлтийг зогсоохын төлөө олон жил бол тэмцдэг цэргийн мөрөлдөө хийдэг байсан. Сүүлдээ 1612 он 1593 он 1612 он чинь 7 бараг 20 орчим жил бол ер нь хорчингууд бол манч нартай ер нь үзэлдэг байсан байна л да. Сүүлдээ 1612 оноос манч хорчингийн одоо харьцаа бол эрс өөрчлөгдөж ерөнхийдөө бол ураг төрлийн холбоо одоо хүндэтгэлийн тийм шатанда ирсэн байдаг. Нурхаач бол юм бодлого явуулсан байна л да. Ерөнхийдөө бол манч Монгол хэдий хэл ондоо гэхдээ одоо эдэн ундаа хувцас хунар тийм ээ бүгд адилхан байдаг. Тийм болохоор бид нар ч ах トゥ улс гэдэг ийм одоо бодлого явуулдаг байсан. Ер нь зөөлөн бодлогоор тийм ээ одоо орчингуудын өөртөө татах орчингуудын тайс нарын ноёдуудын өөртөө татах тийм бодлого явуулдаг болсон. Тэгээ 1612 оны 4 сард Нурхаач тий хорчноос нэг эхнэр авсан. 1615 оноос дахиад хорчингоос нэг эхнэр авсан. Ер нь тэгэл хорчингийн одоо ноёдууд бас хүүхдүүдтэй одоо манжаас бас эхнэр авдаг болсон. Ер нь ураг төрлийн холбоо бол 1612 оноос авч эхэлдэг болсон. Жишээл бас нөгөө Доргон гэж одоо Гарамгай жанжин да манжин Нурхаачийн 14 дэх хүү Доргон хорчингоос эхнэр авч ирсэн. 1625 оноос Хуан Тайж тийм ээ одоо сүүлд нь манжин дайчин гүрний анхны хаан. Энэ хүн бол бас хорчингоос эхнэр авч ирсэн. Ерөнхийдөө бол Нурхаач болоод одоо хорчингийн хооронд бол хорчин ноёдуудын хооронд бол ер нь ураг төрлийн холбоо байгуулдаг болсон. Тийм. Тухайн үед Монголын хууль ёсны эзэн хаан бол Игдэ хаан байсан Захар төвтэй. Энэ бол ерөнхийдөө бол тухайн үед Монгол угсаатан дотроо хамгийн хүчрэх том аймгийн өмчлөдөг байсан. Түүнээс гадна хууль ёсны Алтан уургийн сүүлчийн хамгийн том хаан байсан. Тэрний бодлого бол ерөнхийдөө бол дагсан хүмүүсийн бол хураан авах одоо эсэргүүцсэн хүмүүсийн устгах юм бодлого явуулдаг байсан. Энэ бодлогоос болоод олон аймгийн дур үзлийн эсэргүүцлийн хүлээдэг байсан. Лигдэн хаан бол одоо миний хувийн бодол шүү дээ. Лигдэн хаан бол үнэхээр зоригтой
зоригтой. Гэхдээ энэ хүн бол Нурхаач шиг тийм холын хараа байхгүй, тийм бодлого бол муутай. Ерөнхийдөө бол зөвхөн цэргийн хүчээр тийм ээ одоо Монгол аймагуудаа нэгтгэх тийм зорилготой байсан. Ер нь бас нэг удирдагч хүн гэдэг чинь бас нэг хатуу зөөр аль бодлого авахдаг ёстой байсан. Болохоос би Лигдэн хаан бол тийм ухаан суугаагүй. Одоо Монголын заяа одоо тийм байсан билүү дээ. Тэгээд Лигдэн хааны одоо дарамтлалын хорчингуудыг төвчгөө учраас ер нь Нурхаачид тийм ээ одоо нөгөө дагаар орж эхэлсэн Лигдэн хааны тийм ээ дарамтлалын эсрэг. За 1619 оны 7 сард Нурхаачи одоо Мин улсын Тэлин гэдэг газрыг довтлоход Мингийн цэрэг Лигдэн хаанаас тусламж гүйсэн. Яг тухайн үед Лигдэн хаан бол Мин улстай бол ерөнхийдөө бол түншин одоо холбоотой маягийн байсан. Мин улсаас бол одоо санхүүгийн дамжлага жилдээ хэдэн 10 мянган лан мөн авдаг байсан блэ. Юусэн санхүүгийн дамжлага авдаг байсан. Тэгээд Нурхаачи Мин улс руу дайрахад одоо Мин улс бол Лигдэн хаанаас дамжлага авсан. Тэгээд Лигдэн хаан өөр халахын 5 отог тийм ээ. Тийм одоо хэдэн 10 мянган цэрэг одоо явуулаад Мин улсад туслахаар явуулсан. Гэхдээ харамсалтай нь Нурхаачид бол бут цохлоод олон тайшнаар бол Нурхаачид олзлогдсон. Тийм. Тэгээд гэхдээ Нурхаач бол одоо яг л Чингис хаан Тэмүүжин шиг тийм ухаантай одоо эддари бол ер нь сайхан дайлаад одоо торог дуртан юу алт мөн өгөөд явсан. Ерөнхийдөө бол ийм Нурхаачийн бодлого нь бол Лигдэн хаанаас бол хамаагүй илүү байсан бол харагдсан юм аа. Тэгээд 1622 онд Хорчин аймгийн мянган одоо өвөр халахын олон тайшнаар бол 3000 өрхөнд давуулж хойд Алтан улсад дагаар орсон. 1624 он одоо Нурхаач болон одоо Хорчингийн ноён Оба тийм ээ түншлэлийн гэрээ байгуулж тий ер нь одоо Оба бол ерөнхийдөө бол Лигдэн хааны одоо дарамтлалаас салах бодлоготой. Мэдээж Нурхаач бол энэ Оба энэ хорчингуудыг өөртөө татах зорилготой байсан. За 1625 онд Лигдэн хаан тийм ээ одоо мөрөн гол мөстөөгүй тий өвс хатаагүй хагдраагүй үед бол Монгол цэргэн дагуулад Хорчин руу дайрт довтолсон. Оба тайш бол ер нь нэг хоригл дийлэхгүй учраас Нурхаачаас тусламж авахд Нурхаачи хоон тайж болоод тийм ээ Монголдаа гэсэн 5000 цэрэгтэй ирж туслахаар ирсэн. Лигдэн хааны манжин цэргийг хараад байлтгүй шууд ухарсан. Энэ нь бол ер нь Монгол аймагуудад маш их нөлөө үзүүлсэн. Яг гэхээр Лигдэн хаан бол Нурхаачаас айдаг, эмээдэг гэдгийн тийм мессеж авсан байлээ хүмүүс. Тэгээ түүнээс хойш бол Лигдэн хааны одоо нэр хүн бол унсан. Тэгээд улаан мөрөн гэдэг голын хажууд одоо Нурхаач бол Оба тийм ээ одоо цахаан морь хар өхөр гаргаж тийм ээ тэнгэр тахсан. Тэгээд андгайлж тий холбоотон болсон албан ёсоор хамтаар тийм ээ маань цахар болон Мин улсын эсрэг дайр тэмцэхээр болсон. Тийм. Тэгээд Обад бол цахрын эсрэг одоо гавьяатай учраас баялдаж гавьяа байгуулсан гэдэг утгаар Нурхаач ба төшөөд хан цоолгосон юм аа Обад. За 1626 онд Нурхаач нарсваач 8 дахь хүү Хон тайж бол хаан суурьнд залгамжсан. За тухайн үед бол Лигдэн хаан тийм ээ зүүн тишээ Хорчингийн одоо нэгтгэхэд амжилттай учраас баруун тишээ одоо Монгол аймагтыг нэгтгэхэд зорьсон. Баруун гар бол голдуу Юншөв төмөд ордос байдаг штэ. Тэгээ баруун гар руу довтлоход одоо нөгөө Харчин аймаг тухай Харчин аймаг бол Юншөв аймгийн 10 нутгийн нэг хөх хотын төмдүүд бол
тэмцэлтэй бүгдөө Лигдэн хаанд одоо юу ялагдсан. Тэгээд сүүлд нөгөө Юмшов аймаг бол бутраад алга болсон. Энэ Лигдэн хаан энэ дээр бас жоохон одоо яад давуу үед бол бас бусдыг дагуулж чадахгүй гэсэн тийм нэг одоо жоохон удирдлагчийн тийм юм дутсан байна лээ. Өнөөдөр Юмшов аймаг бол байхгүй болсон. Юмшовын суурин хэтэн одоо бүрэлдэхүүн байсан харчин асууд тийм ээ эдгээр бүгд л одоо та бутраад харчин сүлдээ 100 Монголын нэг хэсэг болсон. Тийм асууд бол сүлдээ өөр Монгол, Ар Монгол тий одоо ингээд тараад алга болсон. Одоо бие даасан аймаг байхгүй болсон. Тэгээд баруун монголчууд тийм ээ одоо Лигдэн хаандаа дагаар ороогүй харин ялгсан харчин аймаг одоо хойд алтан улстай холбоо барьж урд төрлийн холбоотой болж эхэлсэн. Тийм 1632 оны 4 сард Хуан тайж хойд алдсан улс болон одоо дагаар орсон төмөд харчин эсүүд тийм ээ жарууд Оохан Найман хорчин ар хорчин зэрэг дагуул одоо дагаар орсон монголчуудыг дагуулж нийлээд 100,000 зэрэгтэй Лигдэн хааны дайрсан. Лигдэн хаан тэгээд эсэргүүцэх хүчгүй учраас Цахар аймаг бол бутарсан. Тэгээд дараа нь Хуан тайж Лигдэн хааны хүү эрх хонгороос тийм ээ Лигдэн хааны танги олж авсан. Тэгээд 1636 он тийм ээ Тэнгэрийн тааллын үндэслэл болгооч Дайчин гүрэн гэдэг улс байгуулж хаан суурин суусан. Үүнээс хойш Манжин хаан бол монголчуудын богд хаан болж эхэлсэн юм аа. Тэгээд ерөнхийдөө Лигдэн хаан ялгснараа тэгээ одоо говийн өмнөх монголчууд өнөөдрийн өмнөд монголчууд өнөөдрийн өөр монголчууд юм да. Ерөнхийдөө бол Манжин иргэшээлд орсон. Тэгээд ар халах буюу 100 гаруйд бол ер нь одоо Манжин одоо Дайчин гүрэн боллоо да. Дайчин гүрнээ шахалтанд орсон. Тэгээд нөгөө 100 гарын толгойлогчд Баатар хон тайж тийм ээ халахын ноёд үттэй холбоо барьж хуралдаж тархтай эд тийм ээ ойрд халахын ноёдын хурал зохиож ер нь тэгээд халах хоёртын яг цааз гэгчий байгуулж ер нь цэргийн холбоо байгуулсан. Тэр хамтаар Манжин эсрэг тэмцэхээр болсон. Гэхдээ харамсалтай бид нар мэдж байгаа 1691 он халах 1755 онд 100 гар тийм 100 гарын хаан тулс тэгээд Манжид өөлд дараа нь эзлэгдэж тийм тэгэж Манжин төр бол монголчуудын бүгдийн иргэшээлд оруулсан юм аа. За тэгээд Манж нар чинь 1644 онд тийм ээ одоо Бээжин рүү орох замаа тавьсан. 1644 он яг тухайн үед бол энэ улс бол Чонгжэнг сүүлчийн эзэн хаан байсан. Энэ хүн маш их ажилсах, маш их өөрийгөө тийм ээ одоо их шахтах ер нь одоо мин улсын аврах гэж маш их тэмцсэн. Гэхдээ энэ хүн бас л буруу ажилласан, тийм буруу тактиктэй ажилласан, буруу бодлоготой ажилласан учраас энэ бол мин улсын аварч чадаагүй. Тэгээ 1644 онд Лизэ Чанг гэдэг бослогчид тийм ээ энэ Лизэ Чанг 1630 онд бослог гаргаж энэ нөхөр тухайн үед өртөөнд ажилладаг байсан, өртөөний хоёг байсан байл. Сүүлд ажиллаа мин улс чинь одоо санхүүгийн хамралд ороод олон хүний ажилгүй болгосон. Тэгээд ажилгүй болсон. Тэгээд 1630 он бослог гаргаж 1644 онд бол Лизэ Чанг бол одоо бослогчдын дагуулж тийм ээ Бээжинд дайрж орж ирсэн. Тэгээд дайрж орж ирэхэд Мингийн сүүлч Чонгжэн бол орох газаргүй. Тэгээд эхнэрүүтээ хор өгч охтуудаа завчиж бүгдийг алсан юм аа. Ийм гонх түүхтэй. Тэгээд Мин улс бол мөхлөө. Гэхдээ Мин улсын цэргийн сүүлчийн одоо Бээжингээс ойрхон да өмнөд нутаг бас байсан. Бээжингээс ойрхон Шанхогон бомтын ойролцоо бол бас нөгөө Мингийн сүүлчийн цэрэг байсан. Тэгээд судалгаагаар бол одоо Ус ангуй гэдэг нэг жанжин байсан. Энэ хүн бол
Шанхайго бомбд бол нэг 30 мянган цэрэгтэй байсан. Лиз Чэн бол бараг 100 мянган цэрэгтэй байсан байлээ. Манж бол хин бомбын гадна бол 60 80 мянган цэрэгтэй байсан байлээ. Тэгээд Шанхайго бомб руу Лиз Чэн Усангүй тэр жанжны бууж өгөхөөр Усангүй бууж өгөхгүй байсан. Ер нь одоо хүмүүсийн хуу чараагаар бол Лиз Чэнгийн нэг жанжин Лёзун ингэж нөхөр байсан. Энэ хүн Усангүйгийн Бээжин байгаа хамгийн хайртай одоо баг хатан Чаймян гэж одоо хосгүй сайхан хүн гэнэ. Тэрийг болагад авсан бас нөгөө Усангүй аав нь барьцаалж тийм ээ мөн шахдаг байсан, мөн авдаг байсан. Одоо Лиз Чэнгийн цэргүүд чинь хөдөө трачин байсан одоо Бээжин хотод ирэхээр яг хөө тэгээ дээрэмд хонолго бол мэдээж ойлгомжтой. Тэгээ түүнээс болоод ерөнхийдөө Усангүй бол Лиз Чэнд бууж өгөхгүй байсан гэж ярьд юм билээ. Тэгээ Лиз Чэнд бууж өгөхгүй болохоор Лиз Чэнгийн цэргэн дагуулаад Усангүй руу дайрсан. Усангүй дийлэхгүй болохоор бомбын гадаа ирээд манжаас тусламж авсан. Тусламж авахд нөгөө тухайн үед жанжин дооргон байсан. Тэгээ нурхаа чинь 14 хүү энэ жанжин байсан. Тэгэхээр чи 19-осоор бууж өгвөл тийм ээ. Одоо нэг дагаар орвол би туслаа гэсэн. Ингэсэн чинь май хүн чинь дагаар орсон байхгүй юу? Тэгээ дагаар ороод Лиз Чэн чинь бомбын хаалгаа нь манжин цэргийг оруулаад манжин цэрэг чинь бомбд доронгуудаа дандаа морь цэрэг чинь манж чинь тэгээ шувтал одоо сум шиг харваж орж ирээд тэгээд Лиз Чэнгийн цэргийг буцсаход Лиз Чэн чинь тэгээд шууд байлдаагуур ухарсан гэдэм билээ. Тэгээ Бээжин хотод ороод хаан ширээнд өөрөөр зарласан та ашун гэдэг тийм цолтой хаан тийм нэртэй хаан тэгээд хаан ширээнд суугаад тэгээд шууд Бээжингээ зайлсан билээ. Тэгээ манж нар чинь баг байлдаагүй Бээжин хотын эзэлсэн. Тийм. Тэгээ 1644 он манжин 8 хошуу тийм ээ. Бээжин хотын эзэлсэн. Тэгээ сүүлд нь 39 жил зарцуулж агаад манжин цэргүүд тийм ээ бүх Тайваны багтаас нь бүх хятадыг иргэшгэлд оруулсан. Тийм. Ер нь ийм нэг түүхтэй юм аа. Тэгээ манжин 8 хошуураас гадна мэдээж хэрэг бид нар бас одоо 2 хошуугийн дурдаг ёстой. Бас Монгол 8 хошуу байдаг. Хятад 8 хошуу гэж байдаг. За манжин 8 хошуу бол ерөнхийдөө 100 мянгаас 120 мянган цэрэгтэй. За Монгол 8 хошуу бол нэг 40-оос одоо 50 мянган цэрэгтэй. Хятад 8 хошуу 8-аас 100 мянган цэрэг. 80-аас 100 мянган цэрэгтэй. Ерөнхийдөө бол манжин 8 хошуу хамгийн хүн цэрэгтэй байсан. Монгол 8 хошуу 40-оос 50 мянган цэрэгтэй. Хятад 8 хошуу бол 80-аас 100 мянган цэрэгтэй гэдэг юм байлээ. Тэгээ ерөнхийдөө бол манж бол хамгийн оргил цагтай бол 200 гаруй мянган цэрэгтэй ийм хүчрэх бүрэн байсан юм аа. Монгол 8 хошуу бол голдуу манжид дагаар орсон одоо өөр халахууд хорчин одоо цахар үед эддарын зохион байгуулсан одоо манжин 8 хошууны дуурайж байгаа тийм ээ 8 хошуу байгуулсан. Тэгээ 1644 он ер нь бомбд орж ирснээр дараа Хятад 8 хошуу байгуулсан. Ягаад гэвэл Хятад улсыг эзлэхэд бол Хятад хүн хэрэгтэй гэдэг утгаараа 8 хошуу байгуулсан. Одоо 8 хошуу нь одоо бусадаас ялгаа юу бэ гэхээр 8 хошуу бол нэг бас өөрийн хүн гэсэн утгатай ханддаг байсан. Жишээл манжин хаан бол тийм ээ манжин 8 хошуунаас тийм ээ ихнэр аавна. Монгол 8 хошуунаас ихнэр аавна. Хятад 8 хошуунаас ихнэр аавна. Харин жирийн Хятад хүнээс бүр хэзээч ихнэрэн болгодгүй тийм байсан. Одоо Хятад 8 хошуу бол мэдээч хэрэг зэндагаараа бол манжин 8 хошуу Монгол 8 хошуу бол хөрөхгүй. Гэхдээ бусад энгийн Хятад хүнээс бол хамаа дээгүүр тийм онцгой нэгдэл болсон байлээ. Тийм болохоор энэ одоо 24 хошуугийн үндэслэж одоо нийт Хятадыг эзэлсэн ийм түүхтэй юм аа. Одоо Хятадыг эзэлснээр дараа бол манжин 8 хошуу олон газар суулгаж тийм ээ одоо цэрэг суулгадаг байсан. Одоо хамгийн том цөмөн бол Бээжин байсан. Бээжин бол ерөнхийдөө 100 мянган цэрэг суулгадаг байсан. Хоёр дахь нь Мөгдөн байсан. Мөгдөн бол 30-аас 50 мянган цэрэг суулгадаг байсан. Түүнээс гадна одоо Жиангнин өнөөдөр Нанжин хот тийм ээ Ханчжоу
Zhenjiang тийм ээ, Fuzhou, Chengdu, Kunming гэж бүгд манжин цэргүүд суудаг байсан. Тийм учраас одоо сүүлийн би түрүүчийн нэвтрүүлгээр тэр Ханчжоугийн монголчууд, Зhenjiang-ийн монголчууд чинь яг л энэ 8 хошууны Монгол хошуудын тийм ээ, одоо Монгол хошуудын цэргүүдийн хойч үе байдаг байхгүй, өөрийгөө өгдөөсөө мэддэг учраас Монгол гаралтай гэж эрдэмтэн би нэвтрүүлэг хийж байсан. Тийм. Мэдээж хэрэг манч нар чинь монголчуудын гартаа оруулсан учраас бас Монголд бас цэргэн суулгадаг байсан. Жишээ одоо ЖХ буюу тийм Алангол тийм Амбан сайд 1810 оноос байгуулсан. Тэгээ 2000 гаруй хүн суудаг байсан. Манжин 8 хошуу 1700 гаруй хүн, Монгол 8 хошуу 400 гаруй хүн. ЖХ чинь одоо нөгөө одоо Чэнгдээ травцаа байдаг шүү дээ. Хөби мөчин. Тэр үе чинь ЖХ-гийн хил залгаавал голдуу харчин одоо юу шээ уухам юу гэдэг ийм хошуунууд байсан. За одоо Лигдэ хааны захруудын тийм ээ одоо сэргийлж захрын тул Жанчхуу хотод захар Амбан сайдыг суулгадаг байсан. Хух хотод Суйонгийн Жанжин суулгадаг байсан. Энэ бол Суйонгийн Жанжин бол 3-4 мянган цэрэг манжин цэрэг суудаг байсан. Энэ голдуу Хух хотын төмөд Улаан цавын их 100 аймгийн монголчуудын хандаг байсан. Тийм. Тэгээ Хүлэн бойрд бол Дэд Амбан сайд суулгадаг байсан. Энэ нь бол Хэлмжан мужийн Жанжинд хамаардаг байсан. За Мөгдөн хотод Мөгдөнгийн Жанжин мэдээж хэрэг хорчин 6 хошууи одоо хандаг байсан. Халахад бол ер нь Улаастай Жанжин суулгадаг байсан. Улаастай Жанжин бол 4 хаан 82 хошуу тийм ээ одоо хандаг байсан. Тэгээд нэг 3-5 мянган цэрэгтэй байсан. Мэдээж хэрэг 100 гарыг мөхөхөд Улаастай Жанжин бол 10 мянган гаруй цэрэгтэй манжин цэрэг суудаг байсан гэдэг тийм тэмдэглэл бий. Тэгээд 100 гарыг одоо мөхөсний дараа ховдын манжин сайдын газар байгуулсан. Тийм ер нь ерөнхийдөө 3500 хүн суулгадаг байсан шүү. Тэгээд 1912 онд ховдын чөлөөрөхөд 300 гаруй манжин цэрэг суудаг байсан. Тэгээд 1761 он хүрээ бол олон хүн ам төлөвсөн одоо богд Живзэн хотог суудаг учраас энэ бол бас манжин хэргийн шийдэх сайд суулгадаг болсон. Одоо сүүлчийн Амбан сайд нь Сандоо гэдэг юм хүн байсан. Сандоо гэдэг чинь одоо өөрөө Монгол гаралтай Монголын Ханчжуу хотод одоо Монгол 8 хошууны хойч үе Хошуурын цагаан хошууны гаралтай. Тэгээ ерөнхий тухайн үед Ханчжууд болон 2-3 мянган манжин цэрэг суудаг байсан. Ер нь гэр бүлээ нийлээд 10-20 мянган хүн амьдардаг байсан юм шиг байлаа. Тэгээ ил Жанжин ил суудаг Жанжин 4000 монгол цэрэг суудаг байсан. Тарвтай одоо 1400 гаруй 1400 манч монгол цэрэг суудаг байсан. Өрөмчид бас 3000 манч монгол цэрэг суудаг байсан. Энэ голдуу 100 гарын хүмүүсийг тийм ээ хандах зорилготой. За ерөнхийдөө бол манжин цэрэг гэхээр ерөнхийдөө Монгол 8 хошуу, Хятад 8 хошуу, манжин 8 хошуу, 24 хошууны тийм ээ 200 гаруй мянган цэрэгтэй байсан юм аа. За ийм байдаг байсан. За манж Монголын ураг төрлийн холбоо гэсэн банах сэдвээр ярих бодож байгаа. Нэг ном байд юм аа. Чин гүрний үеийн манж Монголын ураг төрлийн судалгаа гэдэг нэг ном би уншсан. Энэ дээр бол бас энэ сонирхолтой тоо баримт байдаг юм байлээ. 1612 оноос 1912 он энэ хэдэн жил болж байгаа тийм ээ 500 жил болж байгаа юу? 300 жил болж байгаа 300 жил болж байгаа. Энэ 300 жилийн турш бол манж Монгол хоорондоо 595 удаа ураг төрлийн холбоо барьсан гэдэг юм байлээ. Одоо манжаас бол Монгол руу 432 гүнж гээ явуулсан бол Монгол ноёдуудаас тийм ээ 162 нь одоо охтууд авдаг байсан. Ийм одоо харилцаатай. Энэ бас тоо хөтөл байд юм байл. Сонирхолтой одоо Хорчин аймаг бол хамгийн их одоо манч нартай ураг төрлийн холбоо барьж байсан. Хорчин аймаг бол 130 удаа
одоо манжийн гүнжи хамгийн их хүлээж авсан аймаг бол Хорчин аймаг. Нэгдүгт нь, хоёрдугт нь одоо Хорчин одоо охтууд манжийн дайчин гүрнээ одоо хатан хаан болсон цорын ганц аймаг бол Хорчин аймгийн гаралтай. Ерөнхийдөө бол энэ аймагаас 6 тийм ээ хатан хаан гарсан манж дайчин гүрнээ. Тийм. Тэгээ чин гүрэн байгаа дайчин гүрний үед бол ерөнхийдөө бол чин гүрэн бол 28 гүнж явуулсан Монгол руу 12 муу Хорчин аймагт ирсэн ийм түүхтэй байлээ. Тэгээ манж Орчин бол хамгийн их дотн харилцаатай. Тийм. За одоо жишээ хатан хаан Шожон одоо Монгол одоо юу гэж нэрлэж байгаа би юм сайн юмсан огсонгүй. Өөр засагч хааны төрсөн ээж нь тийм тэгээд төр баригч хүн доор гүнтэй хоёр нийлж байгаа. Энэ Мин улсын нураас нь тэгээд манжууд бомбд орж хаттыг эзэлсэн. Тийм. Тэгээд Өөр засагч хаанаас барсны дараа Өөр засагч хааны 3 дугаар хүү Шөнье тийм ээ эн хамган хааны хаан ширээнд суулгасан. Тийм. Ер нь эн хамган хааны багаасан сургаж энэ улс төрийн том зүтгэлтэн том тоглогч болгож чадсан. Хон тайжийн одоо туслах тийм ээ одоо обой гэдэг том сайд байсан. Энэ хүн бол тухайн үед бүх эрхэмтлээ гарт атгсан байсныг эн хамган хаан тийм ээ одоо зааварчлаад эрхэмтлээ булааж авсан. Тийм. Эргүүлж авсан. Тийм. Хэдэн жилийн дараа 3 хятад вангийн бослог гаргахад бас нөгөө эн хамган хаанд дэмжлэг үзүүлж тийм ээ бослогийг дарж чадсан. Тийм. Хорчин аймаг бол ер нь дайчин гүрнээ тийм ээ хятад улсын одоо баялан дагуулхад тийм ээ хятад 3 вангийн бослогийг дарахад зүүн гарын мөхөхөд одоо тайпингийн бослогийг дарахад нэнэ бослогийг дарахад бол маш их хүчин зүтгэсэн аймаг. Тийм. Хамгийн гавьяа байгуулсан аймаг юм да. Дайчин гүрний өмнө бол. Сэнгэр Энчин гэдэг хүн болгон мэдж байгаа бах. Сэнгэр Энчин бол Хорчин зүүн гарын 2 дахь шууны хүн. Тийм. Түгээмэл Илбэг хааны 3 дугаар он тийм ээ. Сэнгэр Энчин манжин цэргийг дагуулж тайпингийн бослогийг Тэнжин хотод тийм ээ ялж тэгээ дараа нь бодлоготой чин ван цолыг авсан удам залгамжлагч тийм ээ ийм одоо манжин төр төвчин зүтгэж байсан. Түгээмэл Элбэг хааны одоо 1859 он 2 дугаар одоо харт хамны дайны үед бол Дагуухов гэдэг газар нөгөө Англи Францын холбоот цэргийг ялж чадсан. Энэ нь бол дайчин гүрэн байгуулснаас хойш ер нь барууны цэргүүдийг ялсан цорын ганц утаатай бол энэ бодлогт ван Сэнгэр Энчин байлаа. Тэгээд гэхдээ харамсалтай нь 1660 онд Дагуухов алдаж Тэнжинг Англи Францын цэрэгт алдсан. Сүүлд нь Тунжоу Бали Чавд газар одоо Монгол морь цэргэн бүгдийг алдсан. Ийм гониг түүхтэй юм а. Тийм нэг кино байсан бид жоохон байхад ёстой өрөвдөлтөй буудалдаг байсан байл. За тэгээ мөн оны 1800 оны 9 сард тэгээд Хөбэй мужи Шандун мужийн нэнэ бослогийг дарахад мөн нөгөө Шандун Хэнан Ханхуй илүү одоо цэрэг дагуулад байлддаг байсан. Тэгээ 1865 он тэгээ бүсэлтэнд орж тийм ээ манай Сэнгэр Энчин жанжин алуулсан юм а. Бүр 16 настай нэг жоохон юу ч мэдгүй хүүхдэд алуулсан гэдэг юм билээ. Сэнгэр Энчин бол одоо манжин түүхэнд бол маш чухал хүн байсан. Яг бэхрэ чин гүрнээ сүүлийн үед ерөөсөн манж нарчин байлж чадхаа байсан. Одоо Сэнгэр Энчин бол манж Монголын гаралтай цорын ганц цэргийн жанжин байсан. Түүнээс арахад бол тэгээд манж нар ч өөр нь жанжин уулсан, манж Монголын жанжин уулсан, арга буюу төмө хятад жанжингийн тийм ээ одоо хэрэгэлдэг болсон. Түүнээс хойш бол цэргийн эрхэмдэл бол хятад жанжингийн гарт орсон жишээ бол
Зөнгөфан, Ли Хүнжаан гэдэг хүмүүсийн карт орсон байсан байлээ. Одоо Хорчин аймаг бол одоо Манжийн төрд маш үнэн зүтгэсэн олон одоо цэрэг дайчилгаанд явж ясан гавья байгуулсан учраас хорчингууд бол хамгийн их одоо Манжийн төртэй хамгийн холбоотой аймаг юм аа. За Хорчин аймгийн одоо жишээ Өвөр Монголын 24 аймаг 49 хошуунд бол ер нь удам дамжсан Чинвангийн ерөөсөн 4 байдаг нэ. Тэгээ 3 бол Хорчин байдаг. Одоо удам дамжсан гэхээр юу гэсэн үг бэ гэхээр Манжийн тэр нөгөө үе зарамжлах одоо нөгөө юм бол төрөм бол аав Чинван байсан бол хүүн залгамжлахад Жунван болдгийг, аав Жунван байсан бол хүүн залгамжлахад бэйл болдог. Ийм нэг зэргээр ингээд дэсээр бууруулдаг тийм юм. Харин одоо нөгөө удам залгамжлагч Чинван бол ерөөсөн одоо бууруулах ёсгүй, ерөөсөн дөрвөн тийм юм байдаг нэ. 3 Хорчин байдаг. Тэ хорчингуудын Чинвангийн одоо жирийн пүнглүүн хүртэл жирийн нөгөө Чинвангаас илүү байдаг. Жишээ Хорчингийн Чинван бол 2500 лан мөн авдаг байсан бол жирийн одоо аймгийн Чинван 2000 лан, Хорчин Жуван бол 1500 лан авдаг байдаг бол одоо жирийн Жуван бол 1200 лан авдаг байсан. За угаар юу хэлж байгаа гэхээр Хорчин Манч нар бол нягт холбоотой хамгийн ихтэй аймаг байсан гэдгийг харуулж байгаа. Түүний дараа хамгийн их ураг төрлийн холбоо барьсан бол Харчинжийн Юншов аймгийн 10 хотын нэг байсан тийм ээ. Сүүлд нь Зостын чуулганы 3 хошуу бий болсон. Тийм. Тэгээ Уранхай овхтой ерөнхийдөө бол Зэлмийн хойч хуй энэ 3 Хорчин 3 хошууи даргалдаг байсан. Хорчин мөдөж зэрэг хавт хасрын удам. Тий. Харчин бол Уранхай овхтой Зэлмийн жанжины удам. Тэгээ сүүлчийн хамгийн Өвөр Монголын хамгийн алдартай ван тийм ээ Гүнсэн нор ван бол одоо энэ Харчин аймгаас гаралтай Харчин аймгийн ван энэ бас л нөгөө Манжийн Сүүчин вангийн 5 дахь охины авч тийм ээ хамгийн том хатан бол Манж гэг байхгүй юу тийм. За 3 дахь хамгийн их ураг төрлийн холбоо барьсан бол Уухан хошуу. Уухан хошуу бол энэ хошууны ноёдууд бол Даян хааны хүү Түр болдын хойч байдаг. Уухан хошуу Манжийн үед бол маш их манчтай бас их холбоотой байсан. Өнөөдөр харин Өвөр Монголч бай ер нь тэгээд түүхэнд бол нөлөө айгу багтай юм хошуу болсон. Тийм. Одоо жишээ нөгөө Хорчин Уухан хошууны бэйс дагчин тийм ээ. Одоо нөгөө бэйс хошуу засаг дараг дагчин байсан. Хошуу засаг. Энэ хүний үед бол тэгээд улаан алч хүртнэ бослох хошуунд гарч дагчны гэр бүл эргэн тойрон 1000 гаруй монголчуудыг бүгдийг алсан. Ийм бослог гарсан шүү дээ. Эндээс гаралтай. Эндээс болоод энэ Уухан хошуу хүн ам тийм цөөхөн байсан юм уу? Ер нь Өвөр Монголын түүхэнд бол нөлөө айгу багтай хошуу болсон. За дөрөв дэх хамгийн их одоо Манч нартай одоо ураг төрлийн холбоо их барьсан аймаг бол Халах аймаг. Тийм. Халах аймаг бол мэдээж хэрэг гэрсэн сун тайжин тийм ээ одоо хойч хуй бол голдуу аймгийн аймаг хошууны дарга байсан. Ер нь нийт 33 удаа халахууд бол Манч нартыг ураг төрлийн гэр одоо төрөл барьж ясан. Харин Харчин аймаг бол 113 удаа, Уухан хошуу бол 52 удаа, Халах аймаг бол 33 удаа. Ерөнхийдөө ийм дөрөв дэх орж байгаа. Энэ гэхдээ халахын одоо хошуудаас тийм ээ 80 хэдэн хошуудаас голдуу хинэ удам бас голдуу нэг ураг төрлийн холбоо барьд юм а. Төшөөт хаан гомж авын ууган хүү чавханд оржийн ач довдонд оржийн энэ салаа бол ерөнхийдөө бол Манжийн хаан Манж нартай ураг төрлийн холбоо барьсан. Энэ хааны дөрөвдөө гүнж тийм ээ довдонд орчид мордж яасан. Тэгээд чин шуйхөө тухайн үед яг халах 100 гарын мөргөлдөөн байсан учраас
чин шуйхөө өнөөдөр чинь Улаан цавд аймаг байдаг хоо. Энд гүнжин ордон барьж ясан. Сүүлд энэ гүнжин ордон Хөх хотод барьдаг байгуулдаг болсон. Одоо нөгөө Довдон дорж бол халахад амьдраагүй төмлийн нутаг амьдардаг байсан. Өнөөдөр Хөх хотод гүнжүүф үү гэх тийм ээ гүнжин ордон гэж нэг буудал хүртэл байгаа. Тэр ордон ордоо хүртэл байгаа. Энэ голдуу Довдон дорж ордон байхгүй юу? Одоо нөгөө эн хамын хааны 4-р гүнжин ордон байхгүй юу? Тий. За энэ Довдон дорж зүйл 4 хүүтэй. Тэгээд 2 хүн бас манжийн өөп болсон. Тэгээд ерөнхийдөө бол энэ салаа бол 12 удаа тийм ээ одоо гүнжин манж нартай ураг төрлийн холбоо барьж ясан. Тийм. Манжаас 11 удаа нэг охиноо манж дүүжсэн. Ер 12 удаа. За хоёр дахь салаа бол одоо Төшөөт хаан Гомж авын хоёр дахь хүү тийм ээ хүн тайж Шидишири гэж байгаа. Энэ Шидишири энэ ачин Дорж Сэвдэн гэж байгаа. Дорж Сэвдэн бол Юнжин хаан буюу Найрал төвийн үед бол хөөхүй гүнжүүтэй энэ Дорж Сэвдэнтэй суургасан. Тэгээ энэ сараан бол 10 удаа манж нартай ураг төрлийн холбоо барьж ясан. За 3 дахь нь бол Сайн ноён цэрэнгийн удам тийм ээ. Сайн ноён цэрэн чинь галдан халахад дайраад халагчуд урагшаа өөр монголууд дөрвөж ороход цэрэнгийн эмээн цэрэн ах トゥ хоёрыг дагуулж манж дагаар орсон. Тэгээд манжийн эн хамын хаан Бээжин хотод орон сууц олгосон. Эн хамын хаан 6 дахь гүнжээн цэрэнт тийм ээ одоо ихнэр болгож өгсөн. За энэ цэрэнгийн удам бол манж нартай 11 удаа ураг төрлийн холбоотой байд юм аа. Цэрэнгийн удмын хамгийн алдартай сүүлчийн нуан бол 80 ван байна. 80 чин ван байна. Энэ хүн бол байнга Бээжин суудаг байсан. Тийм. Өөрөө бол чин ван Иквангди охин авсан. Икванг бол сүүлд нь манжийн сүүлийн шатнд бол баг ерөнхий сайдын албыг хашдаг байсан. Энэ хүн байсан. Тэгээ түүний хүү Чичэнгүү хүү Чикө таан бүгд одоо манж нартай ураг төрлийн холбоотой. Охин нь Сүү Чимэн Шанчигийн уугал хүүд мордсон. Тийм 80 Чимэн тийм ээ. За 5 дахь нь хамгийн их ураг төрлийн холбоотой бол Алшаа аймаг. Алшаа бол голдуу хав тасрын удмын хошууд ястай хүн байдаг. Сүүлчийн Жунван тийм ээ Далай Заяа гэж одоо Дэвонтэй бол хамтарч ажилладаг байсан. Энэ хүн бол Манжин Бэйл Зайтогийн 2 дугаар охинтой гэрэлсэн. Тийм ийм байдаг байна. Ерөнхийдөө бол байрын 15 удаа, 8-9 удаа, өнөд 17 удаа, зүүн төмөдний 15 удаа, ар хорчин 16 удаа, цахар 7 удаа, абог 6 удаа, сүнс 3 удаа, үзэмчин 6 удаа. Ерөнхийдөө бол ийм одоо аймагуд бол голдуу манж нартай ураг төрлийн холбоотой байсан юм аа. За манж үндэст нь манжин 8 хошууны хүн өөр ойрлол байдаг юм да. Ерөнхийдөө бол одоогийн манж хүмүүс өөрийгөө манж үндэстэн гэж хэлж байгаа хүмүүс бол заавал манж түнгус гаралтай албагүй. Нэг бол манж хүмүүс гаралтай мэдээж цөмөнд нь байгаа. Хоёр дахь нь Монгол 8 хошууны нэг бүлэг хүмүүс ч манж болоод одоо манж хүн болсон. Бас нэг бүлэг нь Хятад 8 хошууны хүн бас л нөгөө манж өөрийгөө манж гэж явж байгаа тийм тохиолдол байгаа. Яг л үехээр одоо манжийн хаан бол тийм ээ одоо нөгөө манжаас эхнэр аав нь Монгол 8 хошуунаас эхнэр аав нь Хятад 8 хошуунаас эхнэр авдаг байсан. Гэхдээ мэдээж хамгийн үнэнч дот нь бол манж 8 хошуу, хоёр дахь нь бол Монгол 8 хошуу, Хятад 8 хошуугаар харьцангуй одоо нөгөө жоо хол байд энэ харьцаа нь бол. Зээ. Манж 8 хошуу дотроо бас нөгөө хоёр янзын байд юм бэ. Нэг нь бол хөөс шар, шулуун шар, шулуун цагаан. Энэ одоо дээд 3 хошуу гэж ярьдаг. Энэ голдуу хааны мэдээлчүүд байдаг. Энэ дээд 3 хошууны манж монголчууд бол малж монгол цэргүүд бол тийм ээ одоо торгон цэрэг хийдэг байсан. Хятад 8 хошууны бол энэ хөөс шард, шулуун шартан байсан ч байдаг.
торгон цэрэг хийх эрх байхгүй. Доод 5 шуу бол одоо шулуун улаан, хөвөөд улаан, шулуун хөх, хөвөөд хөх, хөөд цагаан гэдэг ийм 5 шуу байдаг. Тэгээд 3 шуу мөр хамгийн эрх мэдэлтэй, хамгийн хун амигтэй, хамгийн хөрөнгөтэй гэдэг юм бэ лээ. За манжин түүхэнд бол бас нэг агуу манжин түүхээс илүү хятадын түүхэнд юм да. Хамгийн number 1 хэн тим зохиолж байдаг. Улаан асрын зүүд гэдэг одоо хятадын түүхэнд хамгийн шилдэг зохиол багтдаг ийм нэг арман байд юм да. Одоо 3 бот хятадаар 3 бот байдаг. За энэ цав швэ чин гэдэг шулуун цагаан хошуунэ боуи гэж боуи чинь одоо боол юм да. Шулуун цагаан хошуунэ боол хятад гаралтай боол гэхдээ өөр эдгээр чинь бүгд манж байдаг байхгүй. Тэгээд энэ элен цөвөн бол одоо элен цөвөн тийм ээ бүр Нанжин хотын нөхмөлийн товчооны дарга ажилтдаг байсан. Ер нь манж нарын хааны ордны торг дурдангийн бэлтгэхэд өгдөг байсан. Аав бол Сүжөө мужийн бас л нөхмөлийн товчооны дарга байсан. Тэгээ сүүлд нь Нанжин хотын тийм ээ бас нөхмөлийн товчооны дарга сүүлд давсны баяцаагч гэдэг. Давс гэдэг тухайн үед одоо улсын мэдээлэл байсан маш их одоо мөнгөний уурхай. Эцэг нь бас л нөгөө Нанжин хотын нөхмөлийн товчооны дарга. Тийм маш их боловсралтай юм хүн байсан. Тэгээд энэ цав швэчний 2 эгч дүүнтийн одоо хааны ордонд одоо морд явсан, одоо хааны татварын болсон. Тэгээ үүнээс болоод цав юм бол маш их өрөнд орсон. Одоо бодвол хааны ордны явуулахад маш мөнгө зардаг мэдхгүй. Юу гэсэн ч тэгээ олон одоо албаны мөнгийг суг тутааж ясан. Тэгээ огцруулах гээд хүмүүс ингээд өргөдөл өгөхөд эн хаан бол зөвшөөрөхөө байсан. Сүүлд нь Найрал Төв хаан тийм ээ Юнжин хаан ширээн суусны дараа энэ цоо гин бол тэгээ нэр хүндээ алтж бүх хөрөнгө одоо бооруудаа бүгд шин даргатаа шилжүүлсэн. Тэгээд цав шичний гэр бол Бээжин хоттой бутцсан. Манч нар бол ийм бодлоготой байсан. Би нэг ном уншижсэн. Олон мянган хятадуудын дунд амьдарч байгаа учраас манж гэдэг мартахгүй учраас нас барсны дараа заавал тэгээд чандрын биштэй одоо нэг цогцсон юм уу? Заавал Бээжин авчирч одоо хошуундаа тийм ээ хошууны тийм нэг оршуурын газартаа хамт оршуулдаг байсан. Нэгдэх нь. Хоёр дахь нь бол хэдэн жил болоод хэдэн сар блэ нэг Бээжинд ээлжээр ирж тийм ээ одоо манжин одоо 8 хошууны одоо гол цөм болсон Бээжин хотод ирж тийм ээ хүмүүстэйгээ танилцж хилэн сайжруулдаг тийм нэг бүр бодлогоор тийм явуулдаг байсан байлээ. Тэгээд манж нарын бол та нар ч манж шүү гэдэг. Яг бол олон жил хэдэн үед одоо Ханчжоу, Жинжан, Фужоу гэд манжин хуарга амьдраа хятадуудын мянган түмэн хятадуудын дунд амьдардаг учраас манж эхлэн аажмаар мууддаг. Одоо манж одоо юу гэдэг итгэл үнэмшлэн буурах магадгүй гэд болгоомжлоод одоо тийм ээлжээр авчирдаг. Сүүлд нь тийм боломжгүй болоод мөнгөчгүй болоод тэн одоо цэргийн хуарангийн газартаа одоо манжийн одоо цэргүүдийн одоо оршуурын газар байгуулсан юм байдаг юм байлээ. За ийм нэг юм байна. За манжхли бас ярья. Манжхли мэдээч хэрэг манж тунгуус хэлтэй одоо алтай хэлн багтдаг. Тий одоо монгол хэлтэй ойлцоод үхэл байдаг. Гэтэ бас монгол манжхэл болсон ондоо хэл л да. За 1599 он Нурхачи бол Нала Эрдэнэ гэдэг хүнийг тийм ээ Монгол одоо бичгийн үндэслэж манж бичиг зохиодог болсон. Тий 17 дугаар зууны дунд үе хүртэл Манжи хааны ордон засгийн газар бол манж хэл бол хамгийн чухал хэл байсан. Тэг ер нь албан бичиг зардлыг дандаа манж хэлээр явуулдаг байсан. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам 18 дугаар зууны дундаас эхлээд одоо тэнгэр тэтгэгч Чалун хааны үед эхлэхэд бол манжийн язгууртан дарга наран бол тэгээд аажмаар хятадсан. Тэгээд манжлан бол муу мэддэг болсон. Голдуу
алба ажлын хэргийг бол хятад хэлээр явуулдаг болсон. Тийм. Тэгээд тэнгэрт итгэж хаан бол энэ дөр маш их эмзэглэдэг. Энэ хаан өөрөө бол манжаар аягүй сайн ярьдаг. Монголоорч ярьдаг, хятадаарч ярьдаг. Энэ мундаг хаан байдаг байхгүй. Харин орон нутгийн ялангуяа Бээжин хотод бол гайгүй орон нутгийн олон одоо манжийн цэргийн хооронд амьдардаг манж нар бол их хэлэн бол мартж эхэлсэн. Одоо Хятадын эзлээ 100 жилийн дараа мартж эхэлсэн байдаг. Тэгэхээр 19 дугаар зууны сүүлээр бол манжил бол ордонд хүртэл хэрэглээ аягүй багассан байдаг. Тий одоо албан ёсны бичгийг олдвол хятадаар хөтэлдэг болсон. Тий зарим хэрэгцээ мэдээж манжаар ярина. Гэхдээ манж хэл бол одоо хэрэглээ хамаагүй буурсан юм үе байсан. 18 дугаар зууны сүүлчээс энэ манж хэл нэлээд оройтсон. 1911 он тийм ээ 12 он бол манжийн төр нурахад тэгээд ерөнхийдөө бол мөхлийн эхлэнэ одоо игнэн шилжсэн. Тэгээд одоо бол Хилүнжаан мужийн Санжаз гэсэн тийм нэг тоцгон байдаг. Тэнд бол нэг зарим мэдээгээр бол 100 гаруй хүн ямар хэмжээгээр манж хэл бол мэддэг гэж байгаа. Зөвхөн цөөхөн манжаар ярьдаг гэж байгаа. Энэ манж хэл бол ер нь дуусах тийш хандж байгаа л да. Гэхдээ судалгааны төвчөнд манж хэлийг судалдаг олон эрдэмтэн судлаач нар байгаа. Тийм. За манжийн хүн ам яри. Манж үндэстэн бол 1644 онд бол ерөнхийдөө бол зарим хүмүүс ерөнхийдөө манж хүн бол 200-аас 300 мянган хүнтэй гэж ярьд юм байл. Тий, одоо зарим бол 1 сая юм уу 1 сая 500 мянган хооронд байгаа. 1 сая 500 арай тийм байхгүй хаа. Ерөнхийдөө бол ихтэй 500-600 мянган байсан манж хүн. Одоо харин манж хүн бол 10 сая гарсан. Тий, гэхдээ манж хэлээр ярьдаг хүн бол бараг өдрөө отч болсон. Тэ яг Чингийн сүүлчийн үед Бээжин хотын манж хүний төв байсан. Бээжин хот бол ер нь 600 гаруй мянган манж хүн амьдардаг байсан. Тийм. Тэгээд одоо бол Бээжин хотод нэг 400 гаруй мянган манж хүн амьдардаг байсан гэнэ. За манж хүн бол бас олон хүн байгаа л да 10 сая гаруй байд юм бил. Одоо Леоны мужид тийм ээ одоо уугар нутагт нь 5 сая хүн байд юм байлээ. Хөөбийн мужид 2 сая 100 мянган, Жилийн мужид 800 гаруй мянган, Хилүнжаан мужид 500 гаруй мянган. Тийм манж үндэснээ өөртөө засаг шиэнэгт чинь хошуу юм да монголоор. Бас байгаа. Одоо 200 орчим өөртөө засаг сум гэж байдаг юм билээ. Тийм. За манжийн төр бол албан ёсоор 1912 оны 2 сарын 12-нд мөхсөн. Тэгээ мөхөхөөс өмнө Хятадын хаа сайгүй тийм ээ одоо бослог гаргасан. Хамгийн алдартай бослог бол цагаагчин Гахай жилийн хөвсгөл тийм ээ одоо Ухаан хотын Учангийн одоо шин цэрэг бослог гаргаж 1911 оны 10 сарын 10 түүнээс хойш бол маш олон бүх мужууд тийм ээ бараг тусгай тоглоноо зарласан. Тийм. Тэгээ 1912 оны 1 сарын 1-нд Нанжин хотод дундад Иргэн улсын төр засан газар байгуулсан. Тэгээд 1912 оны 2 сарын 12-нд хаан ширүүнээс талхалцаж Чингүр албан ёсоор мөхсөө. За мөхөд мэдээж хэрэг маш их одоо хилцээр наймалцсан л да. Хамгийн том юм бол Чингийн эзэн хаалбуудыг хаан ширүүнээс нь буусны дараа тэдэнд давуу эрх олгох тийм нөхцлүүд гэсэн гэрээ байгуулсан. Энэ гэрээ бол одоо нэг асундаа манжийн хаан бол хаан ширээнд ордондоо бас хаан гэж өөрийн нэрлж болно. Бас нөгөө үйл залгамжилж болно. Бас жилдээ Иргэн улс бол дундад Иргэн улс бол хичнээн одоо нөхөн олбор өгдөг маяг янз юм байдаг юм байл. Тэгээд харин тэрэн бол хятад өөрөө зөрчсөн байхгүй юу? Одоо зөрчсөн хамгийн том шалтгаан бол 1924 оны 11 сарын 5-нд Фүнгичан генерал тийм ээ Пүиги тийм ээ хааны ордноос хөөж гаргасан. Тийм. Тэгээ түүнээс болоод манч нарчин бол энэ улсаан буцаад сэргэг ёстой гэсэн тийм үзэл нь бүр гүн шингэсэн байлээ. Тэгээд бас нэг том цохилд бол Сүндэ Ингад одоо
хятад генерал 1928 онд тийм ээ одоо Чиндунгийн одоо Манж дайчин гүрнээ Дүнглин тэр нь одоо ийм газарт одоо Пёби мужид байдаг. Энэ нөгөө онгоны булшиг тийм ээ ухсан одоо дэлбэлж аваад ухсан. Энэ бол хинхэнэ булшиг ухсан байхраа нэгэн бол Цэшатан, нэгэн бол Тэнгэр тэтгэгч хааны булшиг ухсан билээ. Цэшатан чинь одоо Манжийн сүүлийн үед бол 38 жил Манжийн төрийг мэдсэн. Тэнгэр тэтгэгч хаан бол Чалун хаан бол тийм ээ 60 жил хаан ширээн суусан ийм хаан байдаг. Түүнээс болоод Манжийн хаанаас ахуулаад жирийн иргэд хүртэл ер нь Манжийн төрийн буцаа сэргэг ёстой гэдэг тийм ээ ийм үзэлтэй болсон. Тэгээд Япончуудын тийм ээ Контин армийн дэмжлэгээр 1932 онд тийм ээ Манж улсыг сэргээсэн. Тийм. За Манж улс бас сүүлдээ 45 онд Япон яргсны дараа зөвлөлтийн цэрэг ирээд Манж улсыг мөхөсөн байхгүй юу? Одоо хүртэл Манжийн төрийг тийм ээ сэргээгсэн тийм хөдөлгөөн одоо бол зогсоогүй бас явж байгаа. 2004 онд бол Гонконгийн тийм ээ Жангшоо банк гэсэн хүн бол сүлжээний улс Манж улс байгуулсан. Тийм Манж улсын төр засгийн газар чиг Манжийн тусгаар хөдөлгөөний өрнүүлэх зорилготой 2008 онд бол Манжийн төр засгийн газар бол хаанаа сонгосон. Гонконгийн сургуулийн түүхийн факультетийн нэг Айсенжоро Шоуж яг хүний сонгосон. Сүүлд энэ нь одоо Манж хүн биш хааны ухсаа биш гэж сүүлд энэ хүн алга болсон. 2010 онд 4 сард дахиад сонгож Айсенжоро Чонгжиг дэх хүний тийм ээ хаан ширээн залсан. Тийм. Одоо 2025 оны 12 сараар Айсенжоро Пужин гэх хүн хаан ширээнд суусан гэдэг юм билээ. Ерөнхийдөө 2019 оны 3 сарын 7-нд Манжгоо улсын төр засгийн газар Манжгоо улсын сэргэх одоо нэг зохион байгуулаг Манжгоо улсын цагаачлалын засгийн газар нэгдэж Манжгоо улсын засгийн газрыг байгуулсан юм аа. Одоо болтол засгийн газартай парламенттэй ингээд интернетээр бол явуулж байгаа л да. За сүүлийн үед одоо манай фэйсбүүкээр одоо Монгол Манжийн колон мөн биш гэж маргаа яриад яадаг юм бэл. Би энэ талаар бас нэг өөрийн бодлоо бас нэг ярьчихъя гэж бодож байгаа. За миний үзлээр бол одоо Манж бол сонгодог одоо тийм Монгол бол Манжийн сонгодог бол колон хэвчэж байгаагүй. Чи зөвхөн эн чин дундад зууны тоглоомын дүрмээр л явдаг байсан. Одоо баялдан дагуулагч болон баялдуул дагуулагчийн хоорондын харилцаа. Одоо нэг осондоо Манж бол одоо миний үтснэр бол Манж дайчин гүрэн бол одоо Евразийн тийм ээ одоо манай Монголын өндөрлөх бол оршсон сүүлчийн одоо нүүдэлчдийн улс нүүдэлчдийн нэг одоо эзэн гүрэн өөр монголчууд бол тийм ээ энэ эзэн гүрний нэг хэсэг болсон. Энэ хаанан бол Манж усааных нь хан суусан. Энэ нь бол нэг колон болон ярих нэг зохимжгүй л да. Жишээр үшэ цаашаа явхад бол одоо жишээр одоо нөгөө 100 гарын хаан тулс байсан, олон хот балгадыг тийм ээ өөртөө нэгтгэж улс одоо эзэн гүрэн байсан. Бүр цаашаа бол одоо Монгол ухсааныхаа одоо хичнээн эзэн гүрэн байгуулсан байлээ. Тэр олон эзэн гүрнээ хүмүүс нь өнөөдөр бид нар Манжийн Монголын колон байсан гэдэг хэнийч ярихгүй байлээ. Зөвхөн Монгол ярьж байгаа нь бас л сонин байна л да. Одоо жишээл Уйгурууд чи Монголын эзэн гүрнээ нэг хэсэг байсан, төвдөөч байсан, Монголын одоо дарлал байсан байж таарна шүү дээ. Гэхдээ тэд нар Монголын колон байсан үгүй байхгүй юу? Тэр чинь зөвхөн дундад зууны тийм тоглоомын дүр байсан. Хэн хүчтэй хаан ширээн суун бусдын бол эрхшээлдэн байсан. Монгол бол тухайн үед тийм л байсан. Тийм.
За колон бол юу бэ гэхээр би нэг колон бол сонирхсан. Колон бол нэгтгэн улс төрийн ханиалт тийм ээ. Мэдээж хэрэг улс төрийн ханиалт бол Монгол байдаг байсан. Одоо Монголын Вангун хаан тийм ээ хинийч бол тоомлын хиний томлохгүй бол манжин төр бол шийддэг байсан. Нэгтгэн улс төрийн ханиалт бол байсан. Одоо эдийн засгийн мөлжлөг тийм ээ энэ бол колонгийн хамгийн том онцлог шинж тийм ээ. Одоо эдийн засгийн мөлжлөг бол ер нь Монголд бол байгаагүй. Би бол байгаагүй хэлнэ. Яг бэ гэхээр мөлжлөг бол юу бэ гэхээр одоо баялаг нь булаадаг байсан, газар шороо булаадаг байсан, хүн хүчийг мөлждөг байсан. Ийм бол манжин төр бол Монголд бол явлаагүй. Тийм. За гурав дахь нь бол соёлын нөлөө. Соёлын нөлөө эзэн хүрнээ хэл, боловсрал, шашин тийм ээ, хуулийг бол хүчээр одоо мөрдүүлэх. Мэдээж хэрэг манж хэлийг Монголд хүчээр нэвтрүүлсэн гэд хинч тийм юм толгойн боохгүй ойлгомжтой. Манжийн боловсролыг Монголд явуулсан хинч итгэхгүй. Манжийн шашны Монголд явуулсан итгэхгүй. Харин монголчууд тийм ээ одоо шарын шашны өөрөө авчгаад манж нар хөхүүлсэн бол тол бол байгаа шашны талаас нь. Хууль бол мэдээж хэрэг байгаа. Хууль бол Монголд бол хууль зохиож өгсөн. Хятадын хуулийг бол Монголд бол хүчээр мөрдүүлж байгаагүй. Монголд бол Монгол хуулийг мөрдүүлдэг байсан. За цэргийн хүчээр дарангуйлсан. Энэ бол дагуулсны дараа цэрэг бол ерөн суулгадаг байсан. Одоо Хүүх хотод тийм ээ Хүүх хотод Суян жанжин байсан. Улаастай хотод Улаастай жанжин байсан. Одоо Амбан сайд байсан. Ил жанжин байсан тийм ээ. Энэ олон газар бол мэдээж ер нь бол цэргийн тийм дарангуйлал бол байгаа. Гэхдээ яг сонгодог тийм нөгөө колон бол Монгол бол хэцэж байгаагүй. За мэдээж хэрэг хэдэн оноос колончлох тийм эхэлсэн бэ гэхээр 1905 оноос хойш манжин төр тийм ээ шим засгийн гэгч бодлогыг одоо колончлох эхлэхэд монголчуудын эсэргүүцлийг тийм ээ одоо хүлээж авсан одоо монголчууд эсэргүүцэх эхэлсэн. Тий. Одоо нэг өсөндөө хуучин нөгөө байлдан дагуулдаг орноо тийм ээ колон болох оролдох хийж эхлэхэд одоо монголчуудын дур хүргэсэн байдаг. Тэгээд сүүлдээ олон монголчуудын 10 монголчуудын бүт тийм ээ нэгсэн тийм ээ тэмцлэр Богд хаан улсын байгуулсан. Одоо ийм л байдгийг. Одоо шоул бас нэг хүмүүс ярьж байгаа тэгвэл хятад нөгөө өөр монголчууд газар хаглаад Монголд газар хаглаад 1905 оноос хойш манжин засгийн газраас хүчээр Монгол газрыг хагалж Монгол газрыг худалдаж авч энэ нь бол колонгийн шин чанарт яхааргүй мөн. Гэхдээ яг нөгөө өөр Монголын одоо асуудлыг ярьж эхлэхэд өөр Монголын Вангун ярангуяа Зостын чуулганы тийм ээ одоо Вангун жишээ харчин төмдүүд бол манжин хаан хориод барахгүй хятад цагаачдыг өөрөө дуудаж авчирж газар хаглуулж тариулж тийм ээ одоо татвар авдаг байсан. Энэ өөрөө тийм байсан байл. Түүнээс биш манжин засгийн газараа хүчээр одоо та нар газар авыг хятад үе оруул гэд тийм хэцэж шахаагүй. Мэдээж хэрэг сүүлд нь манжин төрийн сүүлчийн үеэс тийм ээ одоо нөгөө цахар юм уу тийм үү шүү өшөөдөр нь Суян жанжин бол нөгөө газар хаглах юм бол байсан. Гэхдээ энэ бол ерөнхийдөө манжин төрийн бодлогын хэмжээнд бол нэг их одоо эхнээсээ байгуулад тийм бодлого бол явлаагүй. Сүүлд нь яхаараагүй манжин төрчиг өөрөө нь хятадын одоо төр болж хуурсан тийм шатандаа ирээд тэгээд колончлын бодлого бол Монголд явуулж эхэлсэн. Тийм. Одоо бас нэг юм байгаа л да жишээл Монголд одоо баахан хятад худлаач хүү тийм ээ хүүлэгч нар ирсэн, мөн хүүлэгч нар ирсэн. Энэ нь бол одоо засгийн манжин төрөөс бол Монгол бол одоо Монголын мөлжин өсдөг үүднээс биш. Яг л монголч хүчин хятад руу олон үе олон жил дайн хийх гол шалтгаан нь бол голдуу хэрэглүүнээ бараа авдаг тийм шаардлагатай байсан. Тэрийг тийм ээ монголчуудын дайн дажин хийргэхгүй тийм ээ шугамар одоо хэрэглүүнээ бараа хэрэглэх тийм боломжийг бол
ийм хятад худалдаачдын оруулсан тийм байдаг. Тэр чинь виз маягаар оруулдаг байсан. Их Монгол эхнэр авч болохгүй, Монгол айл зохион болохгүй олон юм байсан. Сүүлдээ одоо манай монголчуудын холыг харахгүй тийм бодлыг тийм ээ янз янзаас болоод тэгээд мань одоо энэ худлаачтай маш их одоо Монголыг мүлжээд Монголыг хоосруулж байсан бол бас үнэн байна л да. Мэдээж хэрэг Монгол манжийн иргэшээлд ороод жаргаагүй, би бол жаргаагүй хэлнэ. Яагаад вэ гэхээр Монгол бие даасан тийм улс төрийн бодлогоо явуулах эрхээ алдсан байсан. Хүн амаа хөгжүүлэх эрхээ алдсан байсан. Монголчууд чинь нүүдэлчин учраас хөдөлж ягаад дайн хийж ягаад эрч хүчээ авдаг. Нэг газар жижигхэн газар хадчихараа монголчууд чинь тийм нэг цог золбоо байхгүй болждаг. Хүн амаа өсгөнж болждаг. Цусан ойртоод тийм янз янзын асуудал байгаа. Тэгэхээр би юу хэлж байгаа хэрэг манж бол Монголын колон байгаагүй. Гэхдээ сүүлийн шатанд ирэхээр манжийн төрөөс Монгол бол колончлог бодлого явуулж эхлэх гэж байсан. Тийм. Тэр нь үнэн байлээ. Гэхдээ тэр нь олон жил үргэлжилж чадаагүй. Одоо манжийн төр нь орсон. Нэгтгэн хоёр дахин монголчууд өөрийн улсаа байгуулж чадсан. Ийм л юм байна да. Миний босноор тийм. Гэтэ манж бол монголчуудад хайртай болоод монголчуудыг жаргасан юм бол байхгүй. Тий. Гэтэ манж бол бас Монгол бол манжийн колон байгаагүй. За миний бэлдсэн юм бол юм байна да. За анхаарал тавьсан баярлалаа.